дэлхийн оюуны хамгийн олон хэрэглэгчтэй платформ ашигын төлөөх юм механизм болж эхэлж байна. Гэхдээ яг энэ хэрэглэгч бидрийг сошиал медиатай адилхан юм донтуулах механизм ашиглаж эхэлэх үү? Одоо яг Volvo-гийн сүүлийн 10 жил үйлдвэрлэгдсэн хамгийн бестселлер автомашин буюу XC60-ын одоо цахилгаан хэлбэр гэх юм уу? Ер нь дэлхийн нөлөө бүхий бүхэл хүмүүс л Давост анхаарлаа хандуулж Давосын яриануудыг сонсдог. За технологийн мэдээж томчууд очиж тэнд бизнесийн шинэ гэрээ хэлэлцээрүүдийг байгуулдаг. AI is technology that will diffuse faster and bring economic growth all around the world. I would advocate that for the developing countries, build your infrastructure, get engaged in AI, and recognize that AI is likely to close the technology divide. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech4 подкастын шинэ дугаарт тавтай морил. Та хэрвээ Улаанбаатар хотын иргэн бол таны гэрт эрчим хүчний тоглолтол үүсээг бол та энэ подкастыг сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдгээр өдрүүдэд манай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний тасалдал бий болоод байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаах. Энэ 7 хоногийн дугаараараа бид химэл оюуны талаар болон технологийн томоохон компаниуд өөрсдийнхөө платформуд дээр нэвтрүүлж байгаа шинэ функцүүдийн талаар ярилцах болно. Эрчим хүчний яг энэ асуудалтай цаг үед химэл оюуны талаар илүү сайн ойлгож, илүү сайн суралцах хэрэгтэй байна. Яагаад вэ гэхээр химэл оюун гэдэг зүйл зөвхөн химэл оюуны загвар, чатбот, химэл оюунаар ямар нэгэн зураг үүсгэх гэдгээр хязгаарлагдахгүй байна. Энэ бол 5 үе шатаас бүрдсэн систем гэдгийг химэл оюуны томоохон төлөөлөгч лидерүүд бол тодорхойлж байна. Тэгэхээр энд нь бас эрчим хүч багтаж байгаа. Тэгэхээр бид нар эрчим хүч байхгүй бол ямар ч технологи байх боломжгүй. Тэгэхээр ялангуяа энэ химэл оюун дээр эрчим хүч орж ирснээр ямар өөрчлөлтүүд гарах болоо гэдэг агуулгын талаар энэ 7 хоногийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярилцахад бид нар бэлтгэсэн байгаа. Өнөөдөр мэдээж надтай хамт Амка хөтлийн олголноо өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хамгийн ихний сэдв ChatGPT төлбөртэй болно гэдэг мэдээлэл байгаа тийм. Тэгээд дараагийнх нь болохоор энэ 7 хоногт Дэлхийн эдийн засгийн форум буюу Davos 2026 Швейцарын Давос хотноо уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Тэгэхээр Давост технологийн салбарын томчууд ер нь юу ярива гэдэг талаар бид нэр ярилцсан. За Apple дахиад нэг шинэ төхөөрөмж гаргаж магадгүй гэдэг шуум яваад байна. Энэ 7 хоногийн бизнесийн мэдээнүүд дундаас миний хамгийн их сонирхол татсан мэдээлэл нь Sony-гийн телевизийн бизнесийн 51%-ийг TCL авна гэдэг мэдээлэл цацагдсан байгаа. Тэгэхээр ер нь яагаад TCL энэ дээр ямар өөрчлөлтүүд гарах вэ? За мэдээж Volvo-гийн шинэ загвар, за TikTok-ийн шинэ аппликейшн, за YouTube-ийн бас шинэ функцүүдийн талаар ярилцахаар бэлтгэсэн байна. ChatGPT төлбөртэй болно гэж байна. Ямар хүлээлт вэ? Төлбөртэй гэж зар сурталчилгаатай. Тийм зар сурталчилгаатай реклам үзүүлдэг болно тийм. Саяхан нэг ChatGPT чинь 2 төрлийн subscriptionтэй байснаа дахиад нэг нэмээд $8 subscription нэмсэн. Тийм ChatGPT Go. Тэгээд тэр нь яадаг subscription байх вэ гэхээр яг уу мэдээж энгийн $20 subscription-а бодвол хамаагүй хязгаарлагдмал ч гэсэн зар сурталчилгаатай. Тэрнийхээ үр дүнд тэр ChatGPT-гийн хамгийн сүүлийн моделийг бол хязгааргүй ашиглах боломжтой тийм subscription нэмэгдэж байгаа. OpenAI компани зүгээс нэг мэдээллийг л гаргалаа л да тийм. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр үнгүй хэрэгэлдэг хэрэглэгчид. За мөн сая Амкагийн хэлдэг ChatGPT Go-ийн хэрэглэгчид буюу $8 сар болгон төлж байгаа хэрэглэгч нарт реклам харуулдаг болно. За энэ нь яг одоогийн мэдээллийн дагуу Америкийн нэг хэдхэн 7 хоногийн дараачаар Америкийн бүс нутгуудад ер нь харагдаж эхлэх юм шиг байна. За мэдээж Америкт харагдаж эхэлсний дараачаар мэдээж за Европ тий бусад орнууд руу ол нэвтрэх байх. Мэдээж Европын зохицуулагч байгууллагууд дээр бас хэрхэн яаж хандах вэ гэдэг нь нэлээдгүй сонирхолтой байна. За ер нь бол ChatGPT реклам үзүүлдэг болох нь бол ойлгомжтой болсон. За энэ мэдээллийн дараачаар. Тэгэхээр хэд хэдэн асуудалтай зүйлсүүд гарч ирж байна л да. За хамгийн ихнийх нь мэдээж хэрэглэгч бидний аюулгүй байдал мэдээлэлтэй холбоотой. Хэрэглэгчийн нууцлал. ChatGPT-гийн өөрсдийнх нь OpenAI компани өөрсдийнх нь мэдээллийн дагуу за таны ChatGPT-тэй хийсэн яриаг сурчлагаанаас ингээд нууцалнаа. Тэр таны харилцан яриатай холбоотой мэдээллүүдийг дагуулсан за холбоотой тийм рекламнуудыг бол харуулахгүй л гэдэг юм байсан л да. Чи энд хэрэгдэг чинь ер нь бол нэг итгэлгүй байна. Яа тэгвэл зар сурталчилгаа чинь ямар үед илүү эффектив явдаг вэ гэхээр яг тэр тухайн хэрэглэгчийн хүсэж байгаа юмыг гаргаж өгөхөд илүү тий илүү үр дүнтэй үйлдэл хийхэд тий нөлөөтэй байдаг шүү дээ. Тэгэхгүй зүгээр
хэрэглэгчийн тэр яг нууцлалт нь яг юу хүсэж байгааг нь мэдэхгүй бол яг яаж тэр хэрэглэгчид зориулж яг сурталчилгаа үзүүлэх нь усаа мэдэхгүй л. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бол бидний нууцлал бидний мэдээлэлд бол халтгал байх гэсэн. За үүнээс гадна яг тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг одоо сурталчилгаа олгож байгаа байгууллагуудад зарахгүй гэдгийг мэдгдсэн тий. Метагийн Мета компани зүгээс ч гэсэн бас энэ мэдээллүүдийг хийдэг. Facebook, Instagram, WhatsApp-ын мэдээллүүдийг ч гэсэн 3 дахь этгээдүүдэд зарахгүй л гэдэг тий. Тэгэхээр гэхдээ баг одоогоос 10 жилийн өмнө 2016 он санагдчихээн тий. Маш том скандал болж байсан тий. Тэгэхээр тэр скандалын дагуу ер нь Facebook бас өөрсдийнхөө 70 гаруй сая хэрэглэгчдийнхээ мэдээллийг сонгуулийн ажилд ер нь ашигласан байх магадлалтай гэдэг скандал 10 жилийн өмнө гарч ирснийг бол бид нар маш сайн мэдж байгаа. Энэ мэтчлэн ер нь бол технологийн компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг зарахгүй гэж хэлдэг боловч те мэдээллүүдийг нь ашиглахгүй гэж хэлдэг боловч тэдгээр компаниудын бусад салбарын компаниудаас ялгаатай хамгийн том ноу-хав нөөц нь бол мэдээж энэ дата байгаа. Тэгээд энэ дээр ер нь хэрхэн яаж явах вэ гэдэг нь л айгүй сонирхолтой. Ер нь бол ямар нэгэн платформ онлайн зар сурталчилгаатай болно гэдэг нь нэг юм хоёр эрттэй хутга шиг л гэдэг нэг юм сонирхолтой агуулга нийтлэлийг би олж уншлаа. За энэ нийтлэл дээр болохоор Bloomberg дээр байсан нийтлэл. Тэгээд рекламны онлайн рекламнууд бол ингээд интернет дээр та мэдээж мэдж байгаа бах. Хажуудалд нэг юм баннерууд байрлуулсан байдаг те. Энэ баннерууд одоо нэг юм 2026 онд ч гэсэн яг л нэг 10 жил 15 жил ижилхэн өнгө аястай те. Гисэн идэж одоо л хоцрогдоогүй. Одоо л ямар нэгэн томоохон өөрчлөлт ордгоо. Яагаад вэ гэхээр одоо хүртэл үр дүнтэй байдаг. Одоо л үр дүнтэй байдаг. Метагийн хувьд бол мэдээж өөрсдийнхөө мобайл шилжилт рүү аппликейшн руу хийсэн шилжилтэн дээр ер нь яг энийг яаж монетайз хийх вэ? Ер нь яаж зар сурталчилгаатай болгох вэ гэдэг дээр л маш их анхаарч ирсэн гэдгийг Марк Зукерберг нэгэн ярилцлага дээр ярьсан байд. Тэгээд энэ ажлыг хийж ахалж ирсэн эмэгтэйг өнгөрсөн жил OpenAI өөрсдөнд авсан байхгүй Fiji Simo гэдэг. Одоо Instacart-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж агаад тэгээд OpenAI-д одоо ажилд орсон. Энэ хүн одоо яг энэ рекламны ажлыг ChatGPT дээр гардаж хийж байгаа. Сошиал платформуудын engagement гэдэг ойлголт орж ирж байгаа тийм тухайн хэрэглэгчийн идэвхтэй байхыг л ер нь хэлээд байгаа шүү дээ. Тэгээ Метагийн нэг 2025 оны 2 дугаар улирлын тайлан дээр engagement нь 8%-аар өссөн гэдэг мэдээлэл гарахад л зар сурчилгааны орлого нь тухайн улирлд 22%-аар өсөж ирсэн юм тэр дороо. Буюу engagement-ийг одоо баг зэрэг л ингэж тохируулаад баг зэргийн engagement дээр ингээ өсөлтүүд үзүүлэхэд асар хэмжээний орлого олох боломжтой. OpenAI-ийн хувьд бол одоо ChatGPT 800 сая хэрэглэгчтэй 800 сая хүний хүнд чи шууд за 800 саяын 100 сая л одоо төлбөр төлж байгаа л гэж бодъё л та. Тэнгууд л 900 сая 100 сая л одоо төлбөр төлж байгаа гэж бодгоо чи 800 сая шууд реклам харуулах боломжтой. Тим платформ удахгүй нэг тэр бүм бараг хүрэх чинь те. Тэгээд ChatGPT-гийн нэг хүн өдөрт ингээд дунджаар ChatGPT дээр өнгөрөөж байгаа хугацаа нь бол нэг 10-аас 15-аас 20 минут байгаа юм байна. Энийг нэг хэдхэн минут л нэмэгдүүлэхэд ч юм уу те асар их хэмжээний орлогыг ер нь өөрсдрүүгээ татах боломжтой байгаа. Энэ дээр OpenAI-ийн сайн мэлтмэнтэй холбоотой маш нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа. Тэр нийтлэл дээр бас бичсэн байсан. За сайн мэлтмэний хувьд 2024 онд бид нар ChatGPT-г рекламтай болгоно гэдэг нь бол бидний орлогын моделийн хамгийн сүүлчийн хувилбар байх нь. Энэ бол ерөөсөл хамгийн сүүлийн хувилбар л гэдэг. Жил гарахны өмнө хэлжсэн юм 24 он гэдэг чи одоо 26 онд өнгөж эхэлж байна. I kind of think of ads as like a last resort for us for a business model. I would do it if it meant that was the only way to get everybody in the world like access to great services. But if we can find something that doesn't do that, I'd prefer that. Жилийн дараа хэлсэн үгнээс одоо буцаад хамгийн сүүлчийн алхам руугаа орж эхэлж байна. Энэ нь тус компани зардалтай бидэж холбоотой 8 тэрбум долларыг бол өнгөрсөн жил зарцуулсан байна. Тэгээд асар их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа. Мөнгө олохын тулд реклам харуулдаг болж эхэлж байна. Чи ер нь орлого олох боломжийн модель гэж харж байна уу гэж байна? Одоо ч OpenAI ч орлого холтгорны ашиг бараг байдгүй компани шүү дээ. Тэгэхээр одоо Google-ийн ч гэдэг юм уу, Meta-гийн ч гэдэг юм уу яг доминет хийж байгаа яг ганц салбар руу оруулж байгаа мөл гэж харж байна. Тэгэхээр ер нь яг сая таны хэлснээр бол сайн мэлтмэн бол яг эцсийн юугаар ашиглаж байгаа шиг байна. Тэгэхээр мэдээж ашиг болох, амжилт олох үг нь бол мэдээж цаг хугацаанд харуулах бах. Тэгэхээр харжлаа да. ChatGPT гараад ChatGPT-гээс нэг жилийн дараа сайн мэлтмэн компаниасаа хөгжсөн шүү дээ. Тухайн үед компанийн ашигын бос удирдлага ер нь юу гэж хэлж ирсэн бэ гэхээр сайн мэлтмэн
үннийг говьлсан буюу яг ингээ бүх зүйлээ ярьдаггүй ингээд яваад байна гэдэг зүйлийг шалтгааныг хэлгээд тэгээд удирдах зөвлөлийнхэн сайн мэлтманаас гадуур санал хураалт явуулаад шууд компаниас хөөжсэн мэдээлэл гарч ирсэн. За тэр үйл ажиллагааг удирдахжсэн Ильяс Үзгэвэр болон Мира Мурати гэдэг хоёр хүн одоо OpenAI-аас гарцсан ба. За харин сүүлийн жилүүдэд OpenAI компани Метагийн яг энэ зар сурталчилгаа болон хэрэглэгчийн одоо энэ алгоритмны оновчлол дээр судалгаа хийдэг судлаачдыг маш ихээр авч эхэлсэн юм байна л да. За Метагаас сүүлийн жилүүдэд нийтдээ 630 сая хэмнэл оюуны судлаачийг авсан байна. За энэ нь ер нь ихэвчлэн яг одоо тэр алгоритмыг хэрэглэгчийн идэвхтэд зориулсан оновчлуудыг л ингэж судалдаг тийм салбарын мэрэгжилтнүүд байгаа юм байна. Тэгээ OpenAI яг одоо 3000 ажилтнтай гэвэл 20% нь яг Метагийн тэр нэг зар сурталчилгаа оновчлол дээр нь ажилладаг хүмүүс байгаа даахгүй. За нөгөө талаасаа сайн мэлтманы тэр нэг хөөгдөжсэн асуудал үнэхээр яг бодит байсан уу? Үнэхээр яг ингээд маш олон зүйлсүүдийг хэрэглэгчдээс нуугаад удирдах зөвлөлөөсөө нуугаад яваад байна уу? Тэгээ би нэг сүүл дахиад нэг сонирхолтой нэг нийтлэл уншижсэн чинь яг энэ хөөгдөх үеэр нь Антропикийн гүйцэтгэх захирал Дарио Амади яваз. Дарио Амади санал тавьж ирсэн юм байна. OpenAI-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах уу? OpenAI болон Антропик хоёрыг нэгтгээд тэгээ чи гүйцэтгэх захирлаар нь болооч гэдэг санал ирж байсан юм байна. Тэгээд аль алиас нь татгалцсан мэдээж. Мэдгүй одоо ингээд хэмэл оюуны хамгийн олон хэрэглэгчтэй платформ юу болж эхэлж байна. Ашигын төлөөх юм механизм болж эхэлж байна. Гэхдээ яг энэ хэрэглэгч бидрийг сошиал медиатай адилхан юм донтуулах механизм ашиглаж эхэлэх үү? Одоо OpenAI-ийн хэмэл оюуны загварууд мэдээж хаалттай бид нар цаана юу болж байгааг л мэдэх боломжгүй. Тэн дээр бага зэргийн л тохируулганууд хийхэд бидрийг донтуулах те бид нар дээр зүгээр нэг юм илтгэл юм харилцаа үүсгээд байхад бид нар тэр платформ дээр уягдах гэдэг ч юм уу ийм аюултай зүйлсүүд ихсэж байгаа учраас үнгүй ашиглах нь илүү аюултай болж эхэлж байна гэдэг нэг юм үнцэг байна. Тэгээд та бүгдийн сонголт авах ер нь хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь те. Apple шинэ төхөөрөмж гаргах нэ. AI буюу хиймэл оюунтай пин гаргах нэ. Humane харуулсан явж байгаа шүү гэн. Тэгээд яг яагаад гарах болсон шалтгаан нь OpenAI-тай холбоотой. OpenAI яг Johnny Ive-ийн яг дизайн институттай хамтраад нэлээд олон яг AI-тай хиймэл оюунтай төхөөрөмжүүд дээр бол ажиллаж байгаа. Тэгээд Apple бол яг хэрвээ яг тэр OpenAI-ийн бүтээгдэхүүнүүд амжилт болчих юм бол Apple яг тэр амжилтаас нь ноцрохыг хүсэхгүй л байгаа юм шиг байна. Тэгээд яг OpenAI-тай өрсөлдөх зорилгоор яг AI пин гаргаж байгаа гэсэн дүгнэлтүүд л гарсан мэлээ. AirTag шиг байх юм шиг. AirTag шиг жижиг хэмжээтэй тэгснэ 2 камертай, 2 камертай микрофонтой тэгснэ спикертэй гэж. Одоо яг л Humane AI пин шиг л үйлдэлүүдтэй байх юм болов уу гэж бодсон. Тэгээд яг тогтоох механизм бас яг ямар ахыг болсон мэдэхгүй байна. Гэтэ надад бол яг Humane AI-ийн тэр тогтоох механизм тэр нөгөө батарей нь бол айгүй таалагдчихсан. Нөгөө батарей бустертэй гэдэг өөрөөсөө бол батарей бустер гэж нэрлэж ирсэн ш. Тэгээд тэр нь ингээд нэг юм соронзоор холбогддог те ингээд таг гэж наалтчдаг. Тэгээд эндээ оруулсан байлаа гэхэд нөгөө нэг юм соронцтой DJI микрофонууд байдаг ш. Яг тэрнтэй адилхан те. Тэгээд тэгсэн мөртлөө цэнгэлж болдог. Тэр нь айгүй гоё сонирхолтой санагдчихсан. Гэтэ Apple бол илүү энгийн дизайныхаа философиг бас хадгалах болов уу чинь тий. Тэгээд ийм нарийнхан хавтгай тэгсэн мөртлөө AirTag шиг юм жоох юм цаграг бүрийн хэлбэртэй болно хөнгөн байгаас л гэж бодож байна. Тэр нөгөө Humane AI пинг зүүхээр нөгөө нэмгэн хувцастай зүүцсэн бол нөгөө хувцас нь унжаад идэв шүү дээ. Хэрвээ хөнгөн байх юм бол тэр асуудлыг шийдэж чадах болов уу гэж бодод байна. Гэхдээ нэг эргэлзээтэй байгаа зүйл нь одоо сүүлийн 2 жилийн дотор гарсан бүх AI төхөөрөмжүүд бол фейлдчлээ шүү дээ. Humane AI пин одоо хайцсан бүүмэд Rabbit R1 хаана байгаа бас бүүмэд. Тэгэхээр яг Apple-ийн яг энэ сонгоод байгаа зах зээл нь үнэхээр яг амжилттай бодит зах зээл мөн үү эсвэл ахаад хайп үл зүгээр хөөсрлөө гэдэг нь бас сонирхолтой. Apple төрүүлж ийх үү эсвэл OpenAI төрүүлж ийх үү? Тэгээд хөдөлтөөнд бол яг 2027 оноос гарах юм шиг байл. OpenAI-ийн сайн альбом болохоор тэр нөгөө анх өнгөрсөн жил өөрсдийнхөө мэдээллийг зарлаж авах үедээ жилдээ 100 саяыг зарагддаг 100 сая ширхэг зарагддаг тийм төхөөрөмж хиймээр байна гэдэг зүйлийг ярьж ирсэн. iPhone-ийн хувьд бол одоо шинэ гарсан загварууд нь бол нэг жилд 200 сая орчим зарагдаж байгаа. Тэгэхээр тэр хэмжээний л том зах зээлийг л ер нь бол нөхдөөд төлөвлөд байгаа гэсэн үг. Гэхдээ хэр бодит байх вэ? Нөгөө талаасаа миний хувьд дэлгэцгүй гэдэг зүйл нь маш их таалагдж байгаа. Яагаад вэ гэхээр
дэлгэц маш их ширтгэхээр нэгдүгээрт хүн болгонд айгүйх тохиолдож байгаа нүд айгүйх хуурайшж байна. Айгүйх хорсож байна. Ялангуяа энэ офисын ажлын хүмүүсийн хамгийн их асуудал нь бол баг хүн болгоны ширээн дээр л одоо нэг нүдний тусаагаар байдаг болсон тийм. Нэлмэс ирдэг шүү дээ. Харин тийм. Тэгээд энэ асуудал айгүйх хэцүү байна. Нөгөө талаас хараа муудах асуудлууд байна. Гэхдээ бид нар дэлгэцнээс холдчоор юу ч хийж чадахгүй. Тэр айгүйх асуудал. Бид нар дэлгэцнээс холдчоор мэйлж явуулж болохоо болчиход шүү дээ. Хин нэгэнд хариу өгч чадахгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг ядаж нэг 100% шийдэхгүй маа гэхэд нэг тэ 20-30% та шийдэх үс хэмжээний төхөөрөмжүүд ер нь гарч ирээсэй л гэж найдаж байна. Гэтэ бас нэг эргэлзээтэй байгаа зүйл нь яг тэр Apple-ийн пин нь яг standalone буюу яг өөрөө би даасан төхөөрөмж авах уу эсвэл iPhone-тай хослолсон төхөөрөмж авах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Тийм байна. Наач бас их сонирхолтой. За дараагийн Apple-тай холбоотой зүйл бол Chatbot. Нөгөө Siri маань явсаар байгаа одоо Chatbot болж байгаа шүү дээ. Харин гэхдээ би энийг бас ялгаагүй. Яг Siri-гээс тустай юм эсвэл яг Siri-ийн Chatbot болох гэдэг юм уу? Siri-гээс тустай гэж Verge дээр бол бичсэн байсан. Тэгээд Verge дээр бичсэн нийтлэлийн дагуу энэ Chatbot бол за iPhone болов макро ер нь бол энэ жилийнхаа төгсгөл ихэд бол шилжнэ. iOS 27 дээр орж ирэх магадлал нэлээд өндөрөө гэж ярьсан байна. Бас нэг өөр өнцгөн энэ нийтлэл дээр юу байсан бэ гэхээр Siri-гийн интерфейсийг орлоно гэж ütсэн байлаа бүр. Тэгэхээр одоо мэдгүй Siri-гээс тусдаа гэснэ. Siri-гийн интерфейсийг орлоно гэхээр одоо яг энэ товчлоорыг дарахаар Siri гарч ирдэ ш. Тэгэхээр шууд энийг дарахаар chatbot л гарч ирдэг. Эсвэл тэн дээрээ шууд команд өгж болдог, эсвэл бичиж болдог. Нэг уг нь яг нөө Apple Intelligence дээр нэг тим юм гаргаж ирсэн ш. Гэхдээ тэр явахаа болчихсон болохоор тэрийг ахаа сэргээж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд энэ дотоод дээр энэ Siri-ийнхаа апдейтыг Campus гэдэг нэртэй юм код нэмэр ингээд хөгжүүлж байгаа юм. Тэгээд ер нь ямар хөө байх вэ гэдэг талаар одоо л мэдээл байхгүй. Тэгээ хүн болгон ер нь Apple-тай холбоотой, Apple-ийн хиймэл оюунтай холбоотой зүйлсүүдс баг ярихаас залхаж шиг гэнэ үү. Тэгээд ер нь бол энэ WWDC 26 хайлт хүлээж авах шиг байна. Энэ дээр л ер нь бүх юм тодорхой болох учраас энэ компанид ер нь яг яах гэдэг. Тэг нэг л учраа болохгүй шүү дээ. Apple. Яг нөгөө суур дээрээ л фейлдсэн болохоор одоо л учраа олж өгч чадаагүй тэгээд зүйл байна. Тэгээд за Volvo нэг Volvo EX60 Volvo EX60 сая өчтөр нэг шинэ машиныг танилцуулсан. Тэр нь EX60 гээд одоо яг Volvo-гийн сүүлийн 10 жилд үйлдвэрлэгдсэн хамгийн бестселлер автомашин буюу XC60-ийн одоо цахилгаан хэлбэр гэх юм уу. Тэгээд яасан бэ гэсэн чинь XC60 нь 2.7 сая удаа борлуулагдсан байна 10 жилийн хугацаанд. Тэгээд яг өөртөө хамгийн бестселлер машиныг цахилгаан болгоо ичлаа. Тэгснээр тэр цахилгаан машин хамгийн өрсөлдөөнтэй сегмент дотор одоо SUV дунд гарын SUV. За тэр зах зээл дээр нь ямар машинууд байгаа гэхээр Tesla-гийн Model Y байна. BMW-гийн iX3 байна. Audi-гийн Q6 байна. Гэт маш олон маш сайн машинуудтай өрсөлдөгчтэй юм зах зээл рүү орсон. Тэгэхээр энэ нь яг дараагийн Volvo-гийн бестселлер автомашин болж чадах уу гэдэг нь бас нэлээд эргэлзээтэй л. Энэ загвар одоо зах зээл дээр гарч эхэлснээс хойш бусад нөгөө дотоод шаталтай хөдөлгөөртэй загварууд нь үйлдвэрлэгдэхгүй юм уу? Давхар явах юм уу? Тэгээ одоо XC60-ийн яг өмнөх юм бол үйлдвэрлэн зогсож байгаа. Тийм. Тэнгүүтээ одоо EX60 гэдэг саяхан бас өнгөрсөн жил EX90 гэдэг XC90-ийн яг цахилгаан хэлбэрийг танилцуулсан. Энэ жил болохоор XC60-ыг танилцуулж байна. Тэгээд мэдээж бол амжилт олох үгүй нь бас эргэлзээтэй байна. Гэхдээ Volvo-гийн ард бол Geely байгаа. Хитэн баг хамгийн том автомашины үйлдвэрлэгч Geely байгаа. Тэгэхээр одоо яах юм бэ бас мэдэхгүй л. Хитэн зах зээл рүү бас орж магадгүй гэсэн таамаг байна. Эхний ээлжинд бол Европын зах зээл дээр бол гарах юм байна. Тэгээд дараа нь Хойд Америк болон бус зах зээл рүү. Одоо чи Audi бас 2030 он гэхэд бүх машинуудаа цахилгаан болгоно гэжсэн бас тэр зорилтоосоо бүтцсэн. Харин тийм. Toyota бол тэр тухайгаас ярихгүй байгаа. Mercedes-аас тэр 2030 он гэсэн зорилгоосоо бас бүтцсэн. Тэгж яхад Volvo буцаад ингээд байгаа нь бас сонирхолтой. Одоо нөгөө Европын холбооны ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 2030 гэдэг л тоо байгаа ш. Тэрнтэй холбоотойгоор л
Одоо энэ ялангуяа энэ Европын томоохон автомашин үйлдвэрлэгчид тийм зорилтуудаа л танилцуулж эхэлсэн шүү дээ. Одоо 4 жилийн хугацаа үлдсэн байна. Тэгээд Эхнээсээ тэгээд тэр амлалтаасаа ухраад эхэллээ. Тэгэхээр энэ бол ер нь 10 жилийн өмнө ярьжсэн автомашины цахилгаан машины шилжилт одоогийн шилжилт хоёр бол тэнгэр газар шиг. Өмнө нь бол тэр үед л ер нь л үнэхээр тоглоомчгүй яг хайпанд автаад бүх зүйлийг цахилгаанаар хангах боломжтой мэн гэдэгт бол итгээд явж исэн. Тэгээд бүс нутгаас хамаарат бас энэ өөр байх юм байна л да. Энэ зах зээл бол ялангуяа одоо манай Монголын зах зээл төр бол бүрэн цахилгаан машин бүгд шилжчихээр бас тохиромжтой юу үгүй юу гэдэг асуудлууд айгүйх хөндөгдөж гарч ирж байна. Монголд хэдийгээр бид нар хамгийн том цахилгаан автомашины үйлдвэрлэгчийн хажуудалд байгаа ч гэсэн дөнгөж 1000 дахь цахилгаан машин 1000 дахь цахилгаан машин зарагдаагүй байна. Харин тэр 1000 төрөөгүй. Одоо бүр амар шок болсон яг тэр Харин тийм. тоо зүйл шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол яг нөгөө бүрэн EV, full EV гэхээс илүүтэйгээр PHEV гэдэг Тийм эсвэл hybrid ч юм уу. тохиромжтой байна. Эсвэл hybrid ч юм уу те. Яг 1-р сарын дундуур бол яг бизнесийн лидерүүд те улс төр за мөн технологийн салбарын томчууд ер нь дэлхийн нөлөө бүхий бүхэл хүмүүс л Давост анхаарлаа хандуулж Давосын яриануудыг сонсдог. За технологийн мэдээж томчууд очиж тэнд бизнесийн шинэ гэрээ хилцээрүүдийг байгуулдаг, өөрсдийнхөө үзэл санаануудыг түгээдэг. За энэ томоохон асуудлууд дээр өөрсдийнхөө гаргаж байгаа байр суурьдыг яг тодорхой илэрхийлдэг гэдэг ч юм уу ийм маш чухал арга хэмжээ. Тэгээ энэ жил бол мэдээж яг энэ геополитикийн асуудлууд, худалдааны асуудлуудтай холбоотойгоор ер нь Америкийн нэгдсэн улсаас түүхэндээ байгаагүй хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр энэ жилийн Давост оролцсон байна. Харин тэгш боллоо тий. Мэдээж манай Монгол улсаас бас нэг сонирхолтой эрхмүүд оролцсон. Монгол улсын ерөнхий сайд Гомжовын зандчдэр оролцсон. За AI Academy Asia-гийн Обуна буюу Болор Эрдэнэ оролцсон байгаа тий. Тэгээ Обунагийн хувьд бол Jensen Huang-тай оролцсон тий. Маш сонирхолтой Jensen Huang-тай уулзаад бас өөрийнхөө төслийг танилцуулаад амжсан байна. За үүнээс гадна бас нэг хэмэл оюунтай холбоотой нэг хилцүүлэгт оролцсон байгаа. William-тай зүг бас оролцсон байлээ тий. Тэгээд маш гайхалтай манай Монголын хэмэл оюуны салбарын бас лидерүүд бас дэлхийн том платформ дээр бас өөрсдийнхөө хийж байгаа зүйлсүүдийг танилцуулаад явж байна гэдэг бол үнэхээр гайхалтай байлаа. Технологийн салбарын томчууд юу ярьсан бэ гэдгийг би чамд ярьж өгөхөөс өмнө хоёулаа манай ерөнхий сайд ямар нүдэн шилтэй байсан бэ гэдгийг ярих хэрэгтэй баг тийм. Метарей бенз үсэн байсан. Гайхамшигт. Манай ерөнхий сайд угаасаа нүдэн шил зүүдэг. Гэхдээ энэ шил нь яг тийм онцгой гэж. Өмнөх ухаалаг шил. Тийм ухаалаг шил зүүсэн байсан. Бичлэг хийж болдог, зураг орж болдог. Тийм шил зүүсэн байсан. Тэгээд яагаад зүүснээ нь болсон мэдэхгүй л. Харин тийм яагаад зүүсэн нь бол мэдээж тодорхойгүй. Гэхдээ айгүй сонирхолтой санагдсан миний хувьд бол мэдээж тэр том платформ дээр тэр томчуудтай уулзж байгаа уулзалтан дээр бас ухаалаг шил зүгээд явж байна гэдэг нь бол шин зүйлтэй ер нь бол бид нар ойр байдэн шүү гэдгийг бас илэрхийлж байгаа мессеж болов гэж бодож байна. Тэгээд бусад зүйлсүүдийн олон улсын харилцаануудын талаар бид нэг мэдэхгүй учраас олон юм ярмаарг байна. Тэгээд хамгийн эхлээд Elon Musk-ын талаар ярилцгаа. Одоо энэ BlackRock-ийн Larry Fink-тэй Elon болон Jensen Huang хоёр ярилцсан байгаа. За эрчим хүчний асуудлын талаар ярьлаа. За эрчим хүчний асуудлын талаар ярихдаа ер нь бол хятад эрчим хүчнэн дээр биднээс ингээ урд алхаж байна. Одоо хятадын 1 жилдээ сэргээгт эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа одоо эрчим хүчний багтаамж нь ер нь Америкийн бараг нийт хэрэглээтэй тэнцвүүц хэмжээний ч юм уу тийм ийм том одоо эрчим хүч үйлдвэрлэгч болчиход байна. Тэгээд эрчим хүчээр ер нь бид нар ялагдвал ер нь энэ хэмэл оюуны салбарт хэмэл оюуны өрсөлдөөнд ер нь ялагдах магадлал их байгаа шүү гэдгийг бол сануулсан. За эдгээрээс гадна өөрийнхөө бизнестэй холбоотой хэд хэдэн бас сонирхолтой тоо мэдээлэл таймлайнуудыг өглөө. За түүний харж байгаагаар хэмэл оюун эх жил гэхэд бүх хүнээс ухаантай болно гэж харж байгаа юм байна. Тэгэхээр Grok бол ер нь дараа жил те бүх хүнээс ухаантай болох нэ. Elon Musk-ийн харж байгаагаар. За нөгөө талаас Tesla Optimus робот те. За энэ жилийн төгсөөл ихэд бол Tesla-гийн роботууд илүү ийм комплекс даалгавруудыг гүйцэтгэх чадвартай болно гинэ. Одоо бүр ийм нарийн түүхтэй. Одоо л ерөнхийдөө нэг хамгийн сүүлд харуулсан бичлэгэн дээр нэг ийм өндөг хагалахгүй наашин цааш тавьдаг шиг өргөдөг мөрөгдөрийн тиймэрхүү нэг ийм бүдүүн барагл ажлуудыг хийж чадсан. Маш энгийн үйлдэлүүдийг л хийж байгаа тийм. Одоо болохоор энэ жилдээ багтаад ер нь комплекс ажлуудыг бид нэр шийдэшүүл гэж байна. Тэгэд эх жилээс худалдаанд гаргана гинэ. Гэхдээ Elon Musk-ийн амлалтууд бол тэр болгон биелдэггүй те. Тэгээд эдрийг маш сайн мэдж байгаа бид нар те.
энэ айгүй сонирхолтой үнцэг гарч ирсэн. За автомат жолоодлагын бүрэн автомат жолоодлагын системүүд хэрэглээнд нэвтрүүл даатгалын зардлын 50% coverлох боломжтой. Яаж? Хямдруулах. Тэн дээр Larry Fink бүр ингээд лавшруулаа асуусан л та. За хэрвээ энэ технологи ингээд нэвтэрчвэл даатгалын компаниудаар ингээд хараат бус аудит хийх юм уу? Тэр нь ч гэсэн угаасаа нээлттэй боломжтой гэжсэн. Гэхээр нөгөө талаасаа энэ нөгөө нэг автомат жолоодлагын системүүдийн зардлыг бас ингээд нөгөө даатгалын зардлуудтай ингэж уялдуулвал одоо нэгтрхийн үнэтэй байгаад байна шүү. Тэгэхээр энэ нөгөө нэг зардлыг нь хэмнэх илүү одоо хүртээмжтэй болох тал руугаа бас нэлээдгүй сонирхолтой шийдэл байж магадгүй юм шиг байна. Үнэхээр хүнээс илүү сайн жолоодлохтой болно шүү дээ, тий. Тэгээд хэд хэдэн хотуудад одоо нөгөө нэг өөрсдийнхөө туршилтуудаа эхлүүлээд байгаа шүү. Бүрэн автомат жолоодлагтай таксиныхаа. Тэгээд энэ жил хэрвээ эх сарда багтаад Европ дээр зөвшөөрөл авчвал ер нь ойрын саруудаас Европт нэвтрүүлнэ гэдгийг ирсэн юм. Зөвшөөрлийн шатн дээр явж байгаа юм ярианаас нь ойлгоход за хамгийн сүүлийн асуулт нь Larry Fink за Elon Musk-аас чи энэ хүртэл ер нь явж ирэхдээ юунаас урам зориг авд юм бэ гэдгийг асуусан. Тэгсэн чи маш сонирхолтой асуулт. Тэгээ өөрийнх нь номон дээр нь хүртэл байдаг яг энэ агуулгын талаар. Тэгээд юу гэж ярьжсэн бэ гэхээр за Дамтойгоо ер нь төстэй агуулга ярьжсэн. Comic book, уран зөгнөлт, шинжлэх ухааны уран зөгнөлт, одоо кино, ном зохиолууд те эдрийг би ингээд шинжлэх ухааны суур ойлголтуудтай, шинжлэх ухааны фактуудтай ингээд нийлүүлээд тэгээд ингээд миний ингээд ер нь бол одоо curiosity of philosophy буюу яг ингээд ийм юм ингээд сонирхох ийм философи маань ингээд бүрдэж эхэлсэн гэдэг зүйлийг ярьсан. За нөгөө талаасаа болохоор би яг энэ амьдралын утга учирыг ер нь ойлгохыг маш их хүсдэг. Тэгээ бидний нь яг яагаад энд байгаа. Амьдрал хаанаас эхэлсэн, энэ оршихуу гэдэг зүйл өөрөө ер нь хаанаас эхэлсэн гэх мэтчлэн яг ийм суур зүйлсүүдийг би ингэж ойлгохыг хүсдэг. Энэ нөгөө хүндрэлтний өмнө байгаад байгаа энэ том асуултын хариултыг би ер нь ойлгохыг хичээдэг учраас эндээс их айгүй урам зориг авдаг гэж байсан. Тэгээд номон дээр нь ч гэсэн ер нь энэ талаар гардаг. Тэгээд иймэрхүү сонирхолтой яриа болж өнгөрлөө. Тий. Elon Musk-ийн яриа ер нь чамд тэр таалагдав. Өгдөг амлалтуудаа өгөөл дууслаа тий. тэгээд тэр өгч байгаа амлалтууд нь хизээч яг цаг хугацаанд бэлдгүү. Тэрийг бол Tesla-гийн Roadster-оос харж болно. Одоо баг 10 жил амлалаа баг гарсангүй. Тэгэл одоо Optimus нь бас хэдэн жилийн дараач гарах юм. Jensen Huang юу? Jensen Huang энд айгүй нэг сонирхолтой өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй нэг түүх хуваалцлаа л да. Одоо Jensen Huang би яг өмнө нь Jensen Huang-ийн Nvidia компани $380 үнэлгээнд үрж яхад нэг юм нэвтрүүлэг бэлтгэжсэн. Тэгээ энийг доор линк нь үлдээж та бүхэн сонирхоод үзээрэй. Тэгээд одоо болохоор компани нь $580 үнэлгээнд үржээд нэг $4.580 ба. За тэрээр IPO гаргаснаас нэг хэдхэн хоногийн дараа аав ээжигээ нэг баярлуулахыг хүсээд тэгээд хувьцаагаа зараад Mercedes-Benz S-Class авч ирсэн юм байна л да. Тэгээд тэрийг яриад тэгээд ер нь бол одоо дэлхий дээр хамгийн үнэтэй машин тэрийг ингэж зарж хувьцаагаа зарж машин авч ирсэн доо одоо маш их харгасж байна гэдэг нэг айгүй сонирхолтой түүхээр яриагаа эхлүүллээ. За түүний хувьд сүүлийн жилүүдэд бас хэмэл оюуныг ийм 5 үе шатлалтаа кейктэй ингэж зөөрлөж айгүйх ярьж байгаа. Тэгээ энэ нь ч гэсэн бас энгийн одоо мэрэгжлийн бус бид нар шиг хүмүүст бол ойлгоход бол айгүй хямд хялбар айгүй амар байгаад байгаа. Бид нар бас яг энэ Unread Today-ийн нэг удаагийн дугаар дээр бас энийг ингэж гаргаж ирсэн. Тэгэхээр тэрнийх нь хэсгийг нь оруулж. За юу гэж ярьж байгаа вэ гэхээр за ингээд 5 давхархтаа бялуу байлаа гэж бодъё. Хамгийн дээдлийн давхархт нь бол application буюу яг тэрийг ингэж хэрэгжүүлж бодит болгож байгаа тийм функцүүд тэ нэмэлтүүд байна гэсэн үг. За дараагийн 2 дахь давхарх дээр нь AI модель буюу хэмэл оюуны загварууд. За 3 дахь давхарх дээр нь дата төвүүд. За дата төвүүд ажиллахын тулд мэдээж чип хэрэгтэй. За эдгээр чип болон за аппликейшн хэмэл оюуны моделийн загваруудыг бүгднгийн сургахын тулд эрчим хүч хэрэгтэй. Нөгөө суурилга гарч ирж. Сүүлийн жилүүдэд ялангуяа энэ Америкийн томоохон технологийн компани лидерүүд бид нэр хятадаас эрчим хүчээрэл маш их дутуу байгаад байна гэдэг айгүйх анхааруулж байгаа. Хэрвээ яг ингээд AGI гэдэг зүйлийг ч юм уу AGI-ийн талаараас 2 хүн айгүй сонирхолтой юмнууд ирсэн тэр талаар дэлгэрэнгүй ярина. Гэдэг зүйл нь гараад ирвэл дараагийн зүйл нь ерөөсөө л эрчим хүчний асуудал болж эхэлж байгаа. Өнөөдөр 26-онд ялангуяа монголчууд бидний хувьд те эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй байхад
химэл оюун ороод ирлээ. Хүмүүс химэл оюуныг эрчим хүчтэй айгүйх зүүрлж ярьж байгаа. Тэгээд яагаад тэгж зүүрлж байгаа вэ гэдгийг хоёлоо жоохон бодоод үзээ л да. За яагаад эрчим хүчтэй зүүрлэх нь хамгийн зөв бэ гэж. Өнөөдөр Улаанбаатарт эрчим хүч тасарч байна. Тэгвэл чи тогтоо дэлгүүр, тоггүй дэлгүүр хоёрыг бодоод үз. Тоггүй дэлгүүр нь одоо баг ямар ч орлого олох боломжгүй хэмжээнд очсон. Яагаад вэ гэхээр тэн дээр бараагаа уншуулад зарах боломж байхгүй. За шууд бэлэн мөнгөөр зарлаа гэж бодоход өнөөдөр хэдэн хүний хэдэн бэлэн мөнгөтэй явж байгаа байл. Тэнгэр газар шиг зураг гарч ирж байгаа. Химэл оюун үнэхээр бид нар хүн төрлөختөн бид нар энэ химэл оюуны учрыг олчвол яг л эрчим хүчтэй адилхан. Нэгдэлт нь химэл оюуныг ажилуулж байгаа компани, нөгөөх нь химэл оюуныг ажилуулахгүй байгаа хоёр компанийн хувьд тогтоо компани, тоггүй компани хоёртоо л яг л ижилхэн л зүйл болно л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Чи химэл оюуны тусламжтайгаар би зөвхөн өөрийнхөө жишээн дээр бас яг энэ агуулгын талаар өчигдөр сонсчод бодож үзлээ л дээ. ChatGPT гарахаас өмнө би ер нь юу хийдэг вэ? ChatGPT гарахаас өмнө би заяа 7 хоногт нэг л нэвтрүүлэг хийдэг байж телевиз дээрээ заяа. Одоо тэг угаасаа тэрний өөр миний ингээд чадвар ингээ хөрөхгүй байгаа байхгүй. 7 хоногт нэг л нэвтрүүлэг 30 минутын. Тэрийг хийгээл ингээл миний тэгэл 7 хоногийн процесс ингээл дуусчихдаг. Тэгэл тэр дууслаа дараагийнх нь шинэ 7 хоногийн нэвтрүүлэг рүүгээ ордог. Нэг жилийн хугацаанд ингэж байна. ChatGPT гардаг өдөр за манай цэгийн бит хоёр бүр ингээд ChatGPT гэдэг үгийг ч барыг хэлж чадахгүй тийм байсан байхгүй. Тэгээд гарснаас нь хойш би ер нь бол өөрийнхөө хэмжээнд бол ашиглаж үзсэн. За тэр цагаас хойш би одоо 7 хоногт 50 минутын 3 нэвтрүүлэг хийж ийн заяа. Подкаста хийж ийн. Подкастынхаа агуулгыг бас бэлтгэхэд ашиглаж байна. За мэдээж Android дээр бас давхар нийтлэл өчтдөг боллоо гэдэг ч юм уу те. Зүгээр ингээ хувь хүнийхээ бүтээж байдал дээр бодоод үзэнгуут л миний үр дагавар тийм 4-5 дахин нэмэгдсэн байгаа байхгүй. Тэнгуул яг энэ нөгөө эрчим хүч би одоо тог байхгүй бол бүр 0 болчих шүү дээ те. Тэгэхээр яг л эрчим хүчтэй харьцуулаад байгаа нь ер нь бол буулгаж үзвэл ингээр ойлгол ер нь энэ юм байна л гэдгийг би дотроо бодож үзлээ л дээ. За ингэж тайлбарлаж яриад байгаа Jensen Huang хэтэрхий далижлаа уучлаарай. Тэгээ Jensen Huang ийм айгүй сонирхолтой үнцэг хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн 25 онд яг энэ 5 салбарын 3-т нь маш том шинжилгээ ухааны нээлт болсон. Breakthrough буюу тий одоо тесрэлт гэж бас хэлж болох бах тий. За эхнийх нь болохоор за language буюу хэлний модулууд agentic AI руу шилжиж эхэлсэн. Бид нар зөвхөн асуулт асуух зөвхөн нэг сүүлийн 2-3 жил зөвхөн асуулт асуугаад хариулт авдаг байсан бол маш олон үйлдэлүүдийг хооронд нь холбож ийм агент руу шилжиж эхэлсэн тий. Эндээ одоо монгол хэл дээр их яг гоё орчуулгоноос одоо л олж чадаагүй л харамсалтаас. Гэхдээ хүмүүс бол яг agentic AI ихэр бол ойлгож авах юм үйлдэл хийж чаддаг болсон юм л байна. За дараагийнх нь DeepSeek. DeepSeek бид нар юуг ойлгуулж чадсан бэ гэхээр open source модель. Open source моделийн тусламжтайгаар олон улсын судалгааны байгууллагууд, жижиг байгууллагууд, жижиг стартапууд, жижиг аж ахуй нэгжүүд, за ялангуяа манай Монголын зах зээл дээр байгаа маш олон аж ахуй нэгжүүд open source моделийг ашиглаад өөрсдийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Тэгээд та нэг сонсч байвал яг энэ open source моделийг өөрсдийнхөө байгууллагын системд хэрхэн яаж ашиглах боломжтой вэ гэдэг талаар шууд интернетээс хайж эхлээрэй гэж зөвлөмөр байна. За дараагийнх нь physical AI. Physical AI гэдэг зүйл концепт зүйлсэн бол яг бодит одоо зүйл болж эхэлж байна буюу physical AI гэхээр мэдээж хамгийн том хэсэг нь бол роботууд. Гэхдээ энэ ганцхан роботоор хязгаарлагдахгүй. За одоо хиймэл оюун бодит байгаль ертөнц дэлхийг ойлгож эхэлж байна. Буюу одоо AlphaFold доош те. AlphaFold бол нэг уургийн бүтцийг ойлгож чаддаг болсон ч юм уу те. Ийм зүйлс рүү ингэж шилжсэн. Тэгээ одоо дараагийн breakthrough хэрэгтэй байгаа зүйлсүүд дээр нь химэл оюуны нөгөө killer element буюу ChatGPT шиг ахаад нэг юм бүтээгдэхүүн гарч ирэх хэрэгтэй байна. За эрчим хүчтэй ахаад асуудал гарч ирэх хэрэгтэй. Бид нар одоо нөгөө нэг эрчим хүчний асуудлаа одоо л шийдэж чадаагүй. Сүүлийн бараг 40 жил манай Монгол улсад томоохон хэмжээний станц байгуулагдаагүй шүү дээ. Тэгсэн чинь сүүлд бас энэ эрчим хүчний асуудалтай гарч ирсэн чинь Японд нөгөө нэг 2011 онд санагдчихэв Фукушимагийн атомын цахилгаан станц нөгөө цунамигаас болж хаагдсан шүү дээ. Тэргээс сэргээж эхлэх юм. Тэгээ Герман бас буцаа сэргээх талаар л яригдж байна. Тэ хэдүүлээ энэ асуудлаа шийдэх дээр анхаарцгаая. За Jensen Huang иймэрхүү байлаа.
Учир нь ойлгов. За тэгээд өөр нөгөө хоёр хүнийх нь яриаг бол нэг товчхон яриад өнгөрье. За DeepMind-ийн Demis Hassabis болон за Anthropic-ийн гүйцэтгэх захирал Dario Amodei хоёр бас хоёулаа нэг тайзан дээр нэг ярилцлага өгсөн. Тэгээ хоёулаа бас өөр тустай маш олон ярилцлагууд байгаа. За энэ ярилцлагыг нь би бүтэн үзэхдээ Dario Amodei болохоор 6-аас 12 сарын дотор хөгжүүлэгч нарын хийж чадж байгаа буюу software инженеруудын хийж чадж байгаа бүх зүйлийг хэмэл оюун хийдэг болно гэдэг зүйлийг ярьж байна. Буюу яг энэ Anthropic-ийн өөрсдийнх нь салбар шүү дээ. Тэгээ энийг айгүйх пүүшилж байна. За нөгөө талаасаа Хятадд хэмэл оюуны чип зарна гэдэг нь хойд солонгос цөмийн бөмбөг зарахтаа ижил гэдэг нэг юм сонирхолтой зүйлийг ярьсан. Энэ нөгөө талаасаа бид нар нөгөө нэг хэмэл оюуны баблын талаар ярьж байгаа шүү дээ. Гэхдээ бабл хэрвээ байсан бол хөрөнгө оруулагчаа шүүмжлэх үс хэмжээний юм ил тод байхгүй байсан бол би тухайд бодсон л яг энэ лоббиг хийгээ яваад байгаа Хятадд энэ чипээ зарах гай яваад байгаа хүмүүс нь болохоор Nvidia шүү дээ. Тэгэхээр Nvidia чинь өөрөө Anthropic-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг нь болчихсон тий. Тэгэхээр хөрөнгө оруулагчийнхаа зах зээлийг бас ингэж хорцоор шүүмжлэх нь айгүй сонирхолтой санагдлаа. За нөгөө талаас Demis Hassabis-ийн хувьд бол нэг амар шинэ юмнууд яриаггүй ч гэсэн 2030 он гэхэд бид ер нь AGI-д хүрэх нэг юм 50% магадлал байгаа шүү. Би бол энэ дээр одоо болтол итгэлтэй байгаа гэдэг зүйлийг ярьсан. Харин Dario Amodei-гийн хувьд бол бид нар бол нэг AGI гэдэг зүйлд бол нэг 2627 онд л хүрэх багтаа л гэдэг нэг жоохон жоок болгож маягийн нэг тиймэрхүү юм яриад байгаа. Demis Hassabis-ийн хувьд бол мэдээж багийнх нь мөрөөдөл AGI бүтээх байсан гэдгийг бол би нэг хэд удаа ярьжсэн. Тэгээд томчууд бол Davos дээр иймэрхүү зүйл ярьлаа. За энэ технологийн томчуудаас гадна бас Harari те одоо маш олон алдартай бестселлер номуудыг зохиолч Harari бас өөр ер нь энэ хэмэл оюун гэдэг зүйлээс бид нар хэмэл оюун гэдгийг бид нар ер нь яг яаж тодорхойлох юм бэ? Яг энэ баблаас бид нар ер нь гарахгүйгээр ер нь энэ одоо энэ хэмэл оюун дижитал гэдэг зүйлсүүд дээр ер нь хит автахгүйгээр арай нэг өөр өнцгөөс нь харах ёстой юм шүү гэдэг үзэл санаануудыг бас түгээсээр газас тэрээс Davos дээр очичоос өөрийнхөө өнцгүүдийг бас хуваалцсан байлаа. Тэгээ Davos-ийн технологитой холбоотой яриануд ер нь нэг иймэрхүү болоод өнгөрлөө. Энэ 7 хоногт намайг хамгийн их шоконд оруулсан мэдээний гарчиг бол энэ Sony-гийн телевизийн бизнесийг Хятадын TCL брэнд эзэмшнэ гэдэг л мэдээлэл байлаа л да. Би бүр мэдээний гарчиг нь уншичаад тэгээ бүр Sony те Японы хамгийн алдартай технологийн компаниудын нэг нөгөө талд нь за Huawei биш, Xiaomi биш те TCL. Ерөөсөө л нэг юм премиум загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, дундаж зах зээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, дэлхийн хамгийн шилдэг тэ дэлгэцүүдийг үйлдвэрлэдэг компани брендийг эзэмшнэ гэдэг нь бол би бүр энийг харчаад одоо яг юу болоод өнгөрчөө гэдээ нилээдгүй сонирхож үзлээ. Чи ер нь яаж хүлээж ав? Яагаад юм шиг тэр гарсан юм бэ ойлгохгүй л. Sony-гийн зурагтнууд ч бас алдартай шүү дээ. Нилээн алдартай. Тэгснэ яг тийм алдартай зах зээлийнхэн юуг нь үйл ажиллагааг нь TCL дүгнэхээр бас би бас ойлгохгүй л. Миний уншсан нийтлэл дээр болохоор TCL энэ хамтарсан компанийхаа 51%-ийг эзэмшээд Sony 49%-ийг эзэмшнэ. Хамгийн ихний физикал бүтээгдэхүүнүүд 27 оноос гарах магадлалтай гэдэг зүйлсүүдийг ярьж байна. За Sony ер нь ямар түүхтэй компани бэ гэхээр Sony бол одоо Японы технологийн урдаа барьдаг дэвшилтэд технологиуд үйлдвэрлэдэг компани. Зүгээр энгийн нэг технологийн компани биш. Хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай премиум загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Sony зөвхөн яг энэ дэлгэцийн салбар гэхээсээ илүүтэйгээр бид нар Sony-гийн PlayStation хамгийн өндөр борлуулалттай консол гэдэг юм. За автомат жолоодлагын системтэй машин хийж байна тий. Аудио төхөөрөмжүүд хийж байна. Entertainment салбар дээр ямар алдартай байлаа. За нөгөө талаас нь монголчууд бас маш сайн мэддэг баг. Sony-гийн чихвчний дугааралт бол тий дэлхийд бол Sony юу өөр нэг ганц хоёр брэндүүд л яригдчихэж шээ. Ийм компани TCL ер нь бол өөр ийм том даваа талыг олгоно гэдэг нь юу вэ гэдэг талаас бодож үзье л да. Тэгээд Sony-гийн хувьд бол маш олон яг энэ телевизийн салбарын түншүүд байд юм байна. Нэг юм дэлгэцний хавтан гэдэг зүйл байд юм байна. Одоо энэ телевизнэр хувьд. Тэгээ энэ хавтанг үйлдвэрлэдэг бас нэг цөөхөн хэдэн компани байгаа гинэ. За TCL, Хятадын одоо хэд хэдэн компаниуд. За эдгээрээс гаднаас Samsung Electronics. Тэгээ энэ
дэлгэцний хавтан үйлдвэрлэдэг компаниуд бас төдийлөн өөрсдийнхөө захиалагч нарыгаа ил болгодог юм байна. Гэхдээ Sony-гийн хувьд бол одоо Samsung-ийн OLED дэлгэцийг ашигладаг, LG-гийн бас дэлгэцийг ашигладаг. Тэгээ TCL-ийн дэлгэцнүүдийг болохоор зөвхөн өөрсдийнхөө LCD зурагтнуудад ашигладаг гэдэг нэг юм мэдээлэл ил байд юм байна л да. Буюу маш олон хэрэглэгчтэй. Маш олон түншүүдтэй тэгжиж энэ Sony-гийн зурагт бодит болдог байна. За нөгөө талаас Sony энэ дотор өөрсдөө юу гэдэг вэ гэхээр Sony нөгөө нэг дууралт. Тийм Bravia гэдэг. Тийм. Нейтрал ч юм уу тийм. Bravia гэх бүр алдартай брэнд байна шүү. За нөгөө талаас энэ хилцлээс ер нь Sony компани юу хожих вэ? За Sony-гийн хувьд бол TCL-ийн үйлдвэрлэлийн асар их нөөц боломж дээр л нэвтэрч орж ирж байна л гэж ойлгож байгаа юм байна. За нөгөө талаас бусад хавтан үйлдвэрлэгчдийн хувьд бол нэг л үйлчлүүлэгчд зориулсан ийм детальны телевизийн хавтангуудыг үйлдвэрлэхэд маш төвөгтэй байт юм байна. Зөвхөн нэг брендийн нэг бүтээгдэхүүнд зориулсан нэг ийм лайн үйлдвэрлэлийн лайн үүсгэх аюу хэцүү байт юм л да. Тэгэхээр TCL Sony-гийн яг энэ телевизүүдэд зориулсан тийм үйлдвэрлэлийг нэвтрүүлэх боломжтой гэж ярьж байгаа. За TCL компани зурагт үйлдвэрлэх бүх гинжин хэлхийг эзэмшдэг. Бүх гинжин хэлхийг буюу одоо тэр дизайн хийх, үйлдвэрлэл рүү нэвтрүүлэх, концепт загваруудыг одоо яг энэ үйлдвэрлэлийн продакшн бүтээгдэхүүн болгох гэдэг ч юм. Энэ бүх гинжин хэлхийг TCL эзэмшиж байгаа учраас зардлыг хямдруулах боломжтой. Тэгэнгუთ л бид нар нөө үнэтэй Sony-гийн нөгөө нэг маш сайн телевизүүдийг TCL-д үйлдвэрлээд хямдхан авах боломжтой. Гэхдээ энэ дээр айгүй хид хидийн зүйлсүүд гарч ирж байгаа. Яг Японы нэг хид хидийн брэндүүд дээр одоо Sharp, Toshiba, Pioneer гэдэг нөгөө нэг бусад брэндүүд үйлдвэрлэлийнхаа лайнуудыг ийм хямдхан хамтрагч нар руугаа шилжүүлсэн чинь брэндийнх нь нэр хүн дунаад тэгээ одоо бараг зах зээл дээрээс арчигдах хэмжээнд очичихсан байгаа. Тэгэхээр Sony энийг ер нь хэрхэн яаж зохицуулах вэ? Одоо жишээ нь Sony бол битээр маш олон удаа давтаж ярьж байна те. Им чанартай өндөр чанартай л гэдэг л нэр хүнд байгаа доош. Тэгэхээр энэ нэр хүнд ер нь алдагдсан тохиолдолд хэрхэн яаж зохицуулах вэ? Алдагдаад суухыг нь бол зүгээр хүлээн зөвшөөрөөд байхгүй нь ойлгомжтой байх. Sony-гийн тэр одоо том компани хувьд те. Тэгэхээр харин TCL-ийн хувьд ийм том алдартай брендийн одоо бүтээгдэхүүнүүдийг өөрсдийнхөө үйлдвэрлэлийн лайн дээр аваад тэгээд ингээд зарна гэдэг нь бол мэдээж гайхалтай инновац ноу-хавыг эзэмших боломж бол орж ирж байна. Тэгээд хятадын хямдхан зурагт зардаг брэнд Японы хамгийн том брендийн ингээд 51% эзэмшнэ, телевизийн 51% эзэмшнэ гэдэг би бол үнэхээр шоконд орлоо энийг хараад сонирхолтой. Тэг фейлдгүй чадхад тэр хард одоо чи ер нь хараад хахад Nokia гар утасныхаа зах зээлийг эхлээд Microsoft заргаад тэгснэ дараа нь Microsoft нь HMD Global зараад тэгээд одоо Nokia-гийн гар утасны бизнес ингээ байхгүй болсон шүү дээ. Тийм, Motorola-с адилхан. Тэгэхээр энэний араас бити явчихсаа даа л гэж үсэ та. Тийм, Motorola одоо Lenovo-д байгаа тий. Тэгээд мэдгүй одоо Motorola Razr гээл дэлгэдэг утас гаргадیں۔ Motorola хамгийн сүүлийн одоо функцүүдээр тоноглогдсон өчрхөө үзүүлэлтээ утас гаргалаа л гэдгийг тэгээд мэдгүй зах зээл дээр яг зарагддаг ч юм уу хүмүүс авдаг ч юм уу бас мэдгүй тий. Тэгэхээр яг брендийн нэр хүн дуннаа гэдэг бол маш аюултай. За дараагийн ярилцах сэдэв бол ер нь жоохон сошиал медиатай холбоотой байгаа. Микродрама гэдэг зүйл айгүйх сүүлийн үед ирчээг аваад байна тий. Тэгээ энэтэй холбоотойгоор TikTok нэг шинэ аппликейшн гаргаад ирчих шиг бол ер нь TikTok юу гаргав? TikTok Америк болон Бразилийн зах зээлд Pine Drama гэж шинэ юу гаргасан байна. Аппликейшн. Тэр нь бол интерфейсийн хувьд бол дизайны хувьд бол TikTok-тай нэлээд төстэй байгаа. Гэхдээ дотор нь ганцхан юунууд микродрамнууд байгаа. Микродрама гэж юу юм бэ? Богино хэмжээний одоо савнгийн дөр гэх үү тий. Ер нь 30 секундээс нэг ангины 30 секундээс минутын дотор явдаг. Тэгээд ерхий бичлэгийнх нь хэлбэр нь л юм босоо хэлбэртэй. Тэгээд яг ингээд TikTok шиг ингээд рил шиг ингээд доошо гүйлгэж үздэг ийм л сон тий. Одоо савнгийн дөр өмнө нь бол нэг 100 анги банктай л байсан баг тий. Тэгэхээр одоо савнгийн дөрийн тэр үйл явдлуудыг тий 1 минут 30 секундэд ингэж тааруулаад тэгээд хятадын одоо ийм савнгийн дөрөд бүр айгүйх хүчтэй ах шиг шүү. Одоо ялангуяа миний ньюс фидэд нэр айгүйх харагдчихсан. Facebook дээр болцсон тий. Амар өндөр хандлттай 20-30 мянган лайктай. Тэгээд тэр сувгууд руу нөрхөө бас айгүй өндөр хандлттай юм л. Тэгээд
дундуур нас реклам явуулаад байгаа. 5-аас 10 секунд нь ингээд реклам заяа. Тэг ингээд тэр чин 60-аас 90 секундын л контент байгаа шүү. Тэгээд маш олон үйл явдлын өрнөлтөө ингээд тэгээ ерөөсөө тэгээ хүнийг ингээд донтуулчтай юм байна лээ. Тэр чи яг тэгээ савнгийн дуурийнх нь концепц яваад байгаа. Төгсөл хэсэг дээрээ бас яг ингээд дараагийн хэсэг үзэн шүү. Энд чи үргэлжлэл байгаа шүү гэдгээ ингээд үзүүлчихдэг. Тэгээд ийм зүйлс рүү бүр TikTok тустай аппликейшнтэй болж орж ирж байна. Тэгээд төгсгөлд нь бит хоёр YouTube-ийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгээд YouTube дээрээс бас энэ подкаст сонсох сонирхолтой хүмүүстэй зориулаад би бас энэ 7 хоногоос Spotify, SoundCloud болон за Apple Podcast руу апплод хийж эхлэхээр шийдсэн байгаа. Тэгээд тэр платформуд дээрээс бас та утасныхаа төвчээтэй байсан ч гэсэн аудио хэлбэрээр манай подкастыг сонсох боломжтой болж байгаа шүү. Ер нь жоохон технологи ярьдаг нөхдүүд юм байж зөвхөн YouTube дээр оруулаад байх нь бас жоохон утгагүй залхуурсан үйл явдал байсан. Тэгэхээр тэр платформуд руу шилжиж чинь. Тэгээд YouTube яах гэдэг нь YouTube дээр маш том шилжилтүүд орж ирж байгаа. За хамгийн ихний шилжилт нь болохоор танд яг энэ бичлэгийг одоо эхлээд үзүүлээ. Энэ бол технологийн салбарын хамгийн сайн одоо tech reviewer гэж нэрлэгддэг MKBHD гэмшлэг байгаа. Çılgınca değil mi? Her neyse. Son birkaç yıldır her sene olduğu gibi Apple bilgisayar çiplerinin en yeni sürümünü tanıtıyor. M1, Энэ бичлэгийг M3, M4, Турк хэл дээр, işte İMA, Япон хэл дээр, Bajonno, M12, Португал хэл дээр, Sraidoya Graphic, за ер нь 7-оос 8 хэл дээр сонсох боломжтой. За мэдээж үндсэн хэл нь англи хэл. Мэдээж өөрийнхөө контентыг бол англи хэл дээр бэлтгэдэг хүн байгаа. Audio tracks гэдэг нэг зүйл маш удаан хугацааны туршид яригдчихэж байгаа. За энэ бол ингээд эхний ээлжинд ингээд баг багаар ингээд нэвтэрч орж эхэлж байгаа. Буюу бид нар YouTube дээрх контентыг зөвхөн тэр YouTube-ийн апплод хийж байгаа хэл дээр нь биш, хэмэл оюуны тусламжтайгаар өөр хэлүүд дээр шууд орчуулга байдлаар ингэж үзэх боломжууд нэгдэж байгаа. Буюу хэрвээ чи контент бүтээгч бол хэрвээ чи үнэхээр энэ хүмүүсийн мэдлэгт тохирсон чанартай контентыг бүтээдэг бол чи 10 сая үзэлттэй тий тогтмол байх боломжууд бүрдэж байна. Контент бүтээгч нарын хувьд бол энэ үнэхээр гайхалтай юм. бас дээрээс нас ирэх зардлаг юм шүү дээ. Одоо чи Mr Beast гэхэд одоо хитэн цогтын хэл болгон дээр зэрэг зардлыг бас юм тал юм байна. Тий. А нөгөө талаасаа үзэгч бидний хувьд за үзэж байгаа хүмүүсийн хувьд за мэдхгүй хэлний бэрхшээлээсээ болоод одоо өөр контентуудыг заавал нэг юм хулгай сайтн дээрээс орчуулсан хэлбэрээр нь үздэг ч юм уу тий. Эсвэл Google-ийн CC-гийн дараад нэг юм жоохон ойлгомжгүй CC-г ингээд хардаг ч юм уу тий, хадмалуудыг нь хараад үздэг ч юм уу тий. Ийм хэлний бариаруудаас болоод үзэж чаддгүй байсан гадаадын гой контентуудыгаа шууд тухайн хэл дээр нь үзэх боломжтой. Нөгөө талаасаа би нэг зүйлд маш их баярлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ижил агуулгуудыг хуулаад ижил контент хийдэг. Тим контент бүтээгч нар маш их хандлтыг авдаг. Ялангуяа одоо энэ кино контенттой холбоотой контент хийдэг хүмүүс байна. Тэр болохоор ихэнхийг нь ажиглаад хахаар зүгээр л гадаадын YouTube дээр байгаа нэг 10 минутын бичлэгнүүдийг хуулаад орчуулаад тэгэл тэрийг маш их хандлт авдаг. Тэр чинь тэр хүний хийж байгаа контентэндээ биш кинонда байгаад байгаа байхгүй. Бараг 100-200 мянган хандлт авдаг. Би энэ дээр бол маш их шүмжлэлтэй байдаг. Нөгөө талаасаа за энэ өөр бас бусад төрлийн агуулга хуулдаг контентууд. Шууд одоо за яг референс авч олно тий. Гэхдээ тэрийг ингээд 100% эсвэл 80% хуулна гэдэг чинь муухай байхгүй. Тэгвэл энэ төрлийн контент хийдэг зах зээл чи угаасаа үнцэн бүтээхгүй байна. Чи угаасаа тэр нийгмийн тэр сонсогчийнхоо мэдлэгт одоо мэдлэгийг дээшлүүлэх хэмжээний агуулга ярихгүй байгаа учраас чи зах зээлээс угаасаа тэртээ дэргүй шахагдаж эхэлнэ. Чиний хийж байгаа контент угаасаа урт хугацаатай биш, үнцэнтэй биш. Тэгэхээр энэний тоглоомын дүрмийг өөрчлөх үс үнэхээр гайхалтай функц орж ирж байгаа нь би бол үнэхээр баяртай. Тэгээд нэг анзаарсан зүйл нь бас орчуулганых нь ярианых нь өнгө хэлбэр ч гэсэн бас одоо ихний бета хэлбэр дээр явж байгаа ч гэхэд бол нэлээд төстэй шүү дээ. Сайн билээгүй. MKBHD гэх бол яг л те яг л өөр шиг л ярьчихлээ. Тэгээд ер нь бол яг энэ технологитой ойр байдаг контент бүтээдэг хүмүүс бол ер нь бол яг аудио траксыг ашиглаад эхэлсэн мэл те. Гоё. Тэгээд дараагийнх нь бол shorts дээр нэг хэмэл оюунтай холбоотой дахиад нэг функц орж ирж байгаа. Энэ бол YouTube-ийн контент бүтээгч нар өөрсдийнхөө контент дээр
тулгарсан ер нь бол датан дээр нь л тулгуурлах яг бидний оруулж байгаа видео контент тий. Тэгээд тэрнийхээ тусламжтайгаар химэл оюуны аватар бий болгоод тэгээд трийг шортс дээр ашиглана буюу нөгөө богино бичлэгэн дээр ашиглана. Тэгээд контент бүтээгч нарын хувьд бол маш их сонирхолтой болж эхэлж байна. Гэхдээ нөгөө нэг AI slope гэдэг зүйл яригдаад байгаа. Тэгээ энэ химэл оюунууд чинь зүгээр хог бүтээгээд байна гэдэг зүйлсүүд яригдчихэж байгаа. Сүүлийн үеүүдэд ялангуяа энэ сошиал медиа дээр нь жоох юм төгс зүйл рүү орцсон энэ химэл оюуны контентууд бол ер нь нутгаа алдчихв. Энийг ч гэсэн алгоритм юмнууд анзаараад чийдсэн Instagram дээрээс анзаарч байгаа бол энэ жилийн ер нь Instagram-ийн чиг хандлага ер нь 25 оны баг 2 дугаар хасаас эхэлсэн баг. Нөгөө нэг юм гоё студид суудаг гэхээсээ илүүтэйгээр зүгээр нэг юм хүмүүсийн амьдралаа хүрнсэн ямар нэгэн эффект ашиглаагүй жоохон юм камерны сарнилттай ч юм уу тийм видео бичлэгтэй контентууд бол ер нь тренд болж байгаа тийм хүмүүс бол анзаарж байгаа бох. Тэгэхээр алгоритмын хувьд бол ийм тал руугаа чиглэж байгаа гэдгийг бол Instagram гүйцэтгэх цэцэрлэгчсэн нэг сайхан ярьсан байлаа. Гэхдээ тэр яриаг нь бол би бүтэн сонсоогүй. Тэгээд ер нь бол нэг ийм химэл оюунтай холбоотой том шилжилтүүд YouTube дээр орж ирж байгаа. Тэгээд та бүхэн бас энэ шилжилтүүдээс бас битгий хоцроороо. Тэгээд химэл оюуныг ч гэсэн бас та бүхэн бит хоёрын ярьж байгаа химэл оюуны шинжилтүүдийг сонсоод тэг хэрэгжүүлж үзээрэй л гэж бодож байна л да. Төгсгөлднөөс чамаас сухад би чамаас сая гэж марцсан шүү дээ. ChatGPT гарахаас өмнөх чи тэ одоо гарсны дараах дизайны ажил хоёр чинь ер нь яаж өөрчлөгдөж чинь чи бас энэ химэл оюунуудыг яаж ашиглаж байна? Ерөнс нэлээд өөрсөн юм шүү. Өмнө нь бол бүх санаанууд өөр гаргадаг байсан. Тэгэл тэр чинь хүний санаа гаргах ч бас хязгаартай шүү дээ. Одоо бол ихэнх санаануудаа ихэнх хичээж 91 санааны 50% ч юм уу ChatGPT-гээр гаргуулад тэгээд тэрэн дээрээ илүү яг өөрийнхөө юг нэмээд явдаг болчихсон. Тэгэхээр бас миний ажлын бүтэмжт нэлээд өссөн л юм байна. Яг ChatGPT гарч ирснээс хойш ажлын бүтэмжээ нэмэгдэх боломж байна. Бодит орлогоо нэмэгдүүлэх боломжууд байна. Тэгэхээр зүгээр нэг юм функцүүд ихээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө ажил амьдрал мэдлэгтэй бас зарцуулаараа ашиглаараа гэж зөвлөх байна. Тэгээд анхаарлаа хандуулж сонссонд баярлалаа. Дараагийн 7 хоногт уулзцгаая.